хүсэл мөрөөдөл. Бид хүүхэд байгаасаа л хүсэж мөрөөдсөндөө хүрэхийг зорж тэмүүлдэг. 90-ад оны хүүхэд болгон хүсэл мөрөөдлийнхөө төлөө гадаа гудамжинд сакстай анх танилцсан гэж би боддог. Би ч тэдний нэг байнга л тоглодог байсан. Миний мөрөөдөл эндээс эхэлсэн. Тэр үеийн залуучдыг эрүүл, спортлог байх чанарыг тэмцсэн. Ямар нэгэн үйл ажиллагаа ховор байсан. Зурагтаар NBA-ийн тоглолт бүрийг алгасалгүй үзэж, тэр дундаа Tracy McGrady болон Allen Iverson гэх агуу тоглогчдыг даган дуурайж, шүтэж биширд тэдэнтэй хамт тоглохыг мөрөөддөг болсон. Анх 3-9-3 саксон бөмбөгийн гудамжны хаалц тулаан болохыг сонсоод найзуудтайгаа тэр тэмцээнд орохыг хүсэж мөрөөддөг болсон. Тэнд оролцож байгаа хүүхдүүд бүгд мундаг, сайн өрсөлдөгч нар байсан. Гон сургуультай бие тамирын хичээл дээр уяхантайгаа би бараг тоглоод хожигддаг байсан баха. Ер нь хожигдох туртай өнгөж байхгүй штэ. Гэхдээ хожим нь хожигдол гэдэг бол хожихын үндэс байдгийг би мэдэрсэн юм аа. TLG 13 гэдэг шоу үзүүлбэрийн баг одоо хүмүүсийн хэлдгээр эндоныг дэлгэрүүлж байсан. Тийм болохоор би тэр багт орж саксон бөмбөг гэдэг спортыг тоглохыг хүсэж гисэн. Тэр ч утгаараа би тэр багт орж чадсан. TLG 13 гэдэг багт орж олон зүйлийг сурсан, хүсэж байсан 3-9-3 саксон бөмбөгийн гудамжны хаалц тулаанд орж амжилт үзүүлсэн, олон ч найз нөхдөд болсон. Тэр мэдрэмжийг одоо ингээ бодоход үнэхээр надад шинээрээ санагддаг. Хүсэл мөрөөдөл рүүгээ тууштай явхад төвчээр, туршлага бас хичээл зүтгэл маш хэрэгтэй байдаг. Саксон бөмбөг гэдэг бол хүнд эр зориг, цуцшгүй хөдөлмөр, багийн ажиллагаа, оюун ухааны улам маш сайхан зан чанаруудыг хүнд суулгаж өгдөг. 2009 онд бас нэгэн боломж бидэнд нээгдсэн Sprite League-ийн шигшээвэг болж дээд лигт хүч үзэхээр болсон. Бид анх Sprite League тогтснороо багаар хамтран ажиллаж ур чадвараа хөгжүүлсний үндсэн дээр бид Азийн наадмаас мөнгөн медаль авсан. Дээд лиг бол миний хувьд хамгийн нэр хүндтэй тэмцээн, Монгол улсын хамгийн сайн гэх тодтолтой тамирчид болон бидний үзэж, биширж, билетийг нь авч үздэг байсан ах нар минь тоглодог байсан. Тэдний тоглолтыг билет авч үздэг байсан бол харин тэр үеэс хойш өрсөлдөгчд болсон байсан. Ийм боломжийг надад болон хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлсэн бусад олон залуусд олгосон Sprite League. Sprite брэндэд талархаад баашгүй юм аа. Үнэхээр гайхалтай. Спорт. Тэр дундаа саксон бөмбөгийн спорт таныг, намайг баян ядуу, нас хүйс, шашин шүтлэг, мэдлэг боловсрал, сонирхлоор ч хизээч хязгаарлахгүй. Тийм болохоор таны хүслээрээ байх мөрөөдлийн талбай юм. Бид гол нь итгэл үнэмшил, хүсэл мөрөөдлөө үргэлж хөгжүүлж байх хэрэгтэй. Битгий бууж өг. Та, чи, бид бүгд мөрөөдлөөрөө амьдрах хүртлээр буужхгүй тэмцэе. бид бүхний мөрөөдөл биелэх болно. Мөрөөдөл бүхэн биелдэг.